Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт DD-шийн хэрэглэгчид, үзэгчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Та бүхэндээ би өнөөдөр DD-шийн шинэ төхөөрөмж болох дэвшилтэд 3.0 гэдэг төхөөрөмжийг та бүхэнд танилцуулах гэж байна. За, DD-шийнхээ үнэнч хэрэглэгчдэд тэдний хүсэлтийн дагуу DD-шийн зүгээс энэхүү төхөөрөмжийг бас гаргасан байна. Энэхүү төхөөрөмж маань бол шинэлэг, загвартай, олон хуучин төхөөрөмжүүдээс илүү давуу талуудтай, ер нь олон давуу талуудтай юм байна. За ингээд төхөөрөмжөө холбочлоо. За одоо ингээд удирдлагынхаа цэс гэсэн товчон дээр дараад за тэгээд ингээд дотор нь сувгууд, кино, сан, шинэ кино гэдэг ингээд бичлэг, цаг агаар гэх зэрэг бүх зүйлсүүд гарч ирж байна. За кино үзье гэвэл жишээ нь ингээд кино саналууга орох нь байна. За тэгээд энэ одоо хамгийн их үзэлттэй байгаа кино, бүх кино, миний түрээсэлсэн одоо кино тийм ээ. За тэгээд Аз, Холливуд, хүүхдийн адал явдал гэдэг бүх кинонууд энд байна. Inside Out-ийн 2 дугаар анги гарч ирсэн байна. За трейлерыг үзэж болох юм байна. За ингээд шууд удирдлагын дээрээсээ эндээс ингээд түрээслээд үзэх боломжтой. За мөн дансаа шалгах нь байна. Хэрвээ та интернет толгогдсон байгаа бол түрээслэх гэсэн товчон дээр шууд удирдлагаараа дараад түрээсэлж болох юм байна. Эсвэл та мессежээрээ холбогдоод энэхүү киног түрээслэн үзэх боломжтой юм байна. За дэвшилтэд 3.0 төхөөрөмжид маань бас нэгэн давуу тал байгаа нь бичлэг хийж болох юм боломжтой. Жишээлх юм бол маргааш яг өглөө сагсан бөмбөгийн үнэхээр гайхалтай шилдэг NBA-ийн тоглолт болох гэж байлаа гэж бодъё. Та маргааш өглөө эрт ажилдаа явах учраас тэр тоглолтыг гэртээ суугаа үзэх боломжгүй. Хэрвээ тийм байгаа бол та бичлэг гэсэн товчон дээрээ дараад энэхүү одоо маргааш өглөө гарах тэрхүү тоглолтыг шууд бичээд авчна гэсэн үг. Та маргааш орой гэртээ өрөөд ирэхэд тоглолтыг чинь бичээд авцсан бэлэн байж байна гэсэн үг. Та тэр бичлэг дээрээ дахиж дараад явж ороод энэхүү нэвтрүүлгээ үзэх боломжтой. Нэр нь өөр кино, бүх юм дээр шууд дамжуулалтан дээр ч гэсэн. За дэвшилтэд 3.0 төхөөрөмж дээр бас нэгэн одоо шинэлэг зүйл байгаа нь юу вэ гэх юм бол та үзэж байгаа нэвтрүүлэг киногоо паузлаад яг тухайн хэсэг дээр нь зогсоогоод та ариун цэврийн өрөө ч юм уу эсвэл галзуухныхаа өрөө рүү ороод тэндээ одоо хийх ёстой зүйлээ хийгээд хэсэг хугацааны дараагаар буцаж ирээд үргэлжлүүлээд пауз аваад нэвтрүүлгээ киногоо үргэлжлүүлэн үзэх боломжтой. За DD-шийн шинэ төхөөрөмжид маань бас нэгэн одоо давуу талтай зүйл нэмэгдсэн байгаа. За энэ бол цаг агаар гэсэн зэс байна. Цаг агаар гэсэн зэс рүү одоо бүгдээрээ орж үзэж байгаа та бүхэн танилцуулъя. За ингээд 21 аймаг маань дэлгэсэн дээр гарч ирсэн байна. Хэрвээ та Баян Өлгийн аймагт, за эсвэл Ар хангай аймагт, за эсвэл Дундгов аймагт амьдардаг бол Дундгов гэсэн энэхүү зэсээ дарангууд бүх сумдууд маань гараад ирнэ. Бүх сумдууд маань гараад ирнэ. За тэр дундаа Дундгов аймгийн та аль сумд байгаа вэ гэхээр за Дэрэн суманд байгаа гэж бодъё. За тэгвэл ингээд Дэрэн гэдэг ингээд хадгалчихна гэсэн үг. За ингээд та нийтдээ 3 байршлыг сонгож хадгалах боломжтой. Жишээлх юм бол Дундговын Дэрэнд та өөрөө амьдарч байгаа, Ар хангайн цэцэрлэгт танай бас садангийн хүн амьдарч байгаа. Дээрээс нь танд бас Төв аймгийн одоо Жаргалантад ч юм уу бас нэг хүн чинь амьдарч байгаа бол энэ 3 байрлалыг та гурван ингээд хадгалчих юм бол өдөр бүр танд яг энэ 3 байрлалынт нь цаг агаар болон гамшигт үйл явдал ямар нэгэн байдлаар салхи шуурга эрсдэлтэй юу байна вэ гэдгийг урьдчилан танд бол дэлгэрэнгүйгээр мэдээлэх юм байна. За дэлгэрэнгүйгээр яаж мэдээлэх вэ гэхээр за ингээд малчид иргэд тээвэрлэгчдийн анхаарал гэдэг ингээд жишээлх юм бол шорон шуурга шуурна. За ингээд энд бол одоо жишээ нь Улаанбаатар орчмоор бол ийм байх юм байна. Багнуур орчмоор ийм байх юм байна. Тэрэлж орчмоор ийм байх юм байна. За Дундговд ийм байх юм байна. Ар хангайд ийм байх юм байна. Төв аймагт ийм байх юм байна гэдэг ингээд одоо таны цаг агаарын мэдээллийг бол дэлгэцэн дээрт нь гаргаж өгöd их юм байна. Дээрээс нь одоо хараа муутай хүмүүс байх юм бол заавал энэ бичгийг өөрөө унших гээд байх шаардлагагүй. Энэ өнцөгт нь бас тэмдэглэгээ байгаа. Та тэр тэмдэглэгийг дарж орсноор танаас нь одоо бэлдсэн цаг урчийн дуу хоолоогоор нь сонсох боломжтой юм байна. За DD-шийн эрхэм хэрэглэгчид та бүхэндээ за энэ бол өмнөх цагаан хар төхөөрөмж байна. Энэ бол дэвшилтэд 3.0 шинэ төхөөрөмж маань байгаа. За шинэ төхөөрөмж бол хуучнаасаа илүү их ялгаатай. Энэ төхөөрөмжүүд маань 2011 он 13 онд одоо үйлдвэрлэгдэж гарч ирсэн Konka гэдэг төхөөрөмж. Харин энэ маань бол шинэ дэвшилтэд 3.0 төхөөрөмж маань байгаамаа. За гадна талаасаа харагдах байдлаасаа ч тэр загварын хувьд ч тэр дээрээс нь жингийн хувьд ч тэр за доторх функцийн хувьд ч тэр шинжлэгдсэн зүйлүүд маш их байгаа учраас DD-шийн хэрэглэгчид та бүхэн бас энэ хүү төхөөрөмжөө шинчлээрэй гэж та бүхэнд бас зөвлөх байна. За удирдлагын хувьд ч гэсэн ийм нэмгэн эвдрэхэд
илүү амархан удирдлага байсан бол одоо ийм илүү барьцтай бүх ийм удирдлагатай болсон юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 7777 1434 дугаараас мөн DD-шийн Facebook хуудаснаас аваарай. DD-шийн бүх хэрэглэгчдэд баярлалаа. Төхөөрөмж шинжлэх хаян үргэлжилж байна. DD-ш